Чингис хаан үндэсний музей, боловсролын яам, боловсрол судалгааны үндэсний хүрээлэн, боловсролын ерөнхий газар хамтран ерөнхий боловсролын түүхийн сургалтын хөтөлбөр, сурах бичгийн хөгжүүлэлт, сайжруулалт сэдэвт хэлэлцүүлгийг түүхийн чиглэлээр сургалт судалгаа эрхэлдэг төрийн болон төрийн бус байгууллагуудын түүхч эрдэмтэн судлаачид багш нар суралцагчдыг оролцуулан зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийн нээлтэд боловсролын сайд Наранбаяр, боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал Лавх Сүрэнээр оролцож, Шинжлэх ухааны академийн эрдэмтэн судлаачид, ихтэй сургуулийн түүхийн багш нар, профессорууд, ерөнхий боловсролын сургуулийн түүхийн багш нар, төрийн бус байгууллага, судлаачдын төлөөлөл, боловсролын салбарын төрийн захиргааны болон судалгаа үнэлгээний мэргэжлийн байгууллагын төлөөлөл нийт 64 албан хаагч 3 чиглэлийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.